Манай одоо энэ иншуур төсөл бол энэ зорилтод газар нутаг дээрээ бас газар нутгийг тусгай хамгаалтанд авах асуудал бол манай энэ төслийн бас үндсэн том зорилго байгаа. Тэгээ энэ зорилгын хүрээнд бид нэр бөөн цагаан нуурыг тусгай хамгаалтанд авахын асуудлаар нэлээд ажиллаж одоо ингэж хамгаалтанд авах ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр бөөн цагаан нуур бол ерөөсөө өөрөө экологийн онцгой ач холбогдолтой хамгаалах зайлшгүй шаардлагатай газраар сонгогдсон. Олон улсын одоо 10 сарын конвенцэд гэж нэг ус намгарах газар болоод усны шуудыг хамгаалах юм том 10 сарын том конвенцүүдийг энэнд бүртгэгдсэн. За Монгол орн шууд чухал газар гэдэг 76 газар бүртгэгдсэний нэгэнд нь орсон. Шууд чухал юм онцгой ач холбогдолтой ус намгарах газар байдгийг. Үндсэндээ одоо хангай нурууны тэр орчмоос их авсан байдргийн гол. За тэгээд дунд гол, баруун гол гэдэг олон голтой нийлээд ингэж урсч явсаар байгаад эцсийн сэтгэл нь бол одоо бөөн цагаан нуур болдог л доо. Тэгээ бөөн цагаан нуурыг бид нар хамгаалтанд авах ажлыг бол маш их анхаарч одоо олон жил асуудал тавьсны хүчинд одоо 2023 онд орон нутгийн засгийн хамгаалтанд одоо 97 мянган газрыг хамгаалтанд авсан. Өөрөө нуур бол ус намгарах газар дээр нь олон улсын одоо энэ шууд чухал газар учраас усны шувуу маш ихтэй. Одоо олон төрөл зүйлийн шувуутай. Тийм учраас бид нар одоо бас нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлал, шувуу ажиглах аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор тэр шувуу ажиглах цамхаг гэдэг нэг манай одоо шувуу ажиглах цэгийг манай төслөөс санхүүжүүлээд байгуулсан. За энэ чинь одоо бид нэр 23 онд байгуулад одоо ингээд орон нутгийн засгийн хамгаалтай газар орон нутагт нь хүлээл гэж өгөөд бас тодорхой хэмжээний тоног төхөөрөмжөөр хангах, аюулгүй байдлыг хангах бүх юм дээр бас нэлээд анхаарал тавьж ажиллаад энэ цэгийг байгуулсан. Одоо энэ цэг маань цаашид одоо сургуулийн сурагчид, эко клуб, за тэгээд аялал жуулчилж хийж яваа гадаад дотоодын аялагч жуулчид бол тэнд очиж одоо Монгол орны шууд чухал газар одоо олон зүйлийн хун, галуу гэж усны шууд, ховор шуудыг ингээ ажиглах юм том ажиглалтын цэг болж байгаагаар одоо орон нутгийн тэр тусгай хамгаалтай газарт хийж байгаа том хөрөнгө оруулалт болж байгаа юм газар байгаа. Ер нь бол тэн чи ажиглалт судалгаа хийх юм бол яг тэр шуу ажиглах цамхаг одоо нөгөө стандартаар байгуулсан цамхаг дээр нөгөө хүмүүс ч одоо телескоп дурангаа тавиад шуу ажиглана шүү дээ. Тэр нөгөө аль талаас хаанаас нь ч харсан юм харуут сайтай газараа сонгоод одоо шуу судалдаг одоо шуу судалгааны одоо хүмүүс тэр координатын цэгийг одоо энэ дээр яах юм бол бид нар бөөн цагаан нуур дээр ирж байгаа, хаварж байгаа, зусж байгаа, өндөглж байгаа, нүүдэлж байгаа бүх шууийг ажиглах боломжтой шүү гэж тэр цэгийг сонгоод тэн дээр манайх тэр шуу ажиглах цэгээ зоосон байхгүй юу. Одоо тэнд бол зүгээр судлаач одоо яг жинхэнэ шуу судлаар ажилладаг эрдэмтэн судлаачид за дээр нь танин мэдхийн аялал жуулчлал хөгжүүлэх энтерт одоо хамгийн гол одоо яг тэн дээр л зогсож л одоо шууд урандаж ажиллах тийм л газар тэр цэгийг зоосон.